За би одоо дээр үд ярьжсэн юм аа. Би одоо дахиад ярья. Юу юм бэ гэхээр амьдралын төлөө бүгд хичээдэг юм аа. Би танаас нэг хэдийн би танаас харуулчихсан. Амьдралын төлөө хичээхгүй хүн гэж байдгүй. Одоо энд амьдарч байгаа энэ бүх хүмүүс бүгд амьдралын төлөө хичээж байгаа. Бүгд цаахан төлөө хичээж байгаа. А нэг л ялгаа байгаа. Юу ялгаа юм гэхээр хууль бус, шудраг бус, тийм үү, залжин аргаар байж байгаа. Шудраг аргаар байж байгаа. Тийм хоёр янзын юм байна. Сүүлийн үеийн залуусыг хараад тах те амар сонсон сургаалаа илдаал, цэцэрхийлэл, мэдэмхирээл те. Нэг хүн хүсэндээ нэг ядуу зүвдүү амьдраа те. Хүсэндээ те нэг ингээд нэг одоо юу муу амьдраад бидэг юм шиг юм яриа л те. Хүсэндээ би нүвддэг юм шиг юм яриа л. Сүүлийн үеийн энэ залуус ер нь нэг юу яриад юу хуццгаагаад байгаа юм сошиал инфлюенсерүүд. Та нар болилтоо. Ард иргэдэг дараад эндүү дономжилж басамжилж штэ та нар. Та нар болилтоо. Залхаж штэ та нарын над нэг ард түмнийг басамжилж доромжилж те. Хуцалтгаас чинь залхаж штэ. Тэгэл өөрснөө гадаад дотоод Япон, Америк, одоо Франц, одоо Солонгос хаана гэдгийг өөрснөө гадаадад. Тэгэл Монголд байгаа нэг хэдэн иргэдийгээ те амжилтанд хүрэх чадаагүй нэг хэдэн иргэдийгээ те. Өөрснөө муулаал те. Өөрснөө нэрэ энэ нэг ус төрчдийн гар хөлөөдөл байдаг бах та би удаа тэгж бодох юм тэр сошиал инфлюенсерүүдийг. Хүмүүс хүсэндээ өвдчихдээ юм шиг юм яриа л те. Хүмүүс хүссэндээ муу амьдэрчдэг юм шиг юм яриа л те. Тэгвэл та нарт би те тийм бишээ гэдгийг та нарт нэг жишээнээс харуулад жоохон тайлбарлаад ирчихээ. Одоо та нэг ой байж тэггүй гэсэн үстэй. Би таадаа юм байж байгаа үстэй. Зүгээр иргэдийн гарыг нь зүгээр мушгаад зүгээр хугалчихсан байгаа заа. Та нар гарыг нь харах. Гарыг нь зүгээр хугалчихсан. Мултаа тоог нь мултлаад хуглаад хийцэн. Та нар энэ иргэний энэ гарыг нь зүгээр ингэж болохгүй шүү дээ. Ингэж болохгүй байхгүй. Зүгээр энгийн иргэн зүгээр аав хүн эцэг хүн энд ингэ явж байгаа шиг байна. Настай хүн байна. Залуудаа бэр хүч нь амтагдсан хүн байсан баг. Магадгүй одоо тэр муудаад би хүчтэй гэдэг ингээ булчин гайхахсан хэдэн мэдрэл задууссан магадгүй илүү хүчтэй хүн хүчээсэн гэж магадгүй. Гэтэл зүгээр цагтаагийн байгууллага дээр очиод энэ одонгоо 60 сайхан гэдэг энэ охин постлж байгаа. Энэ охин би бас тодорхой хэмжээнд бас дэмждэг. Тэгээ энэ охин иргэнийхээ төлөө явж байгаад би баяртай. Энэ сайхан зургийг зурсан. Энэ сайхан зурсан зургийг өнөр чимгийг сагдаанаар барилжлаа явж байгаа шүү дээ. Энэ зургийг та нар одоо хардаа. Би энэ зургийг өөрхөн юм дээр тавьсан шүү дээ. Тэгээд Монгол гэрийн тойн байна дээдлэлт нь. Та нар харж байна уу? Монгол гэрийн тойн байна. Арга барилдлаг загас байна. Тэгээд сар нар гал 3 тариа будаа 5 гушуу морь голт нөөц ингээд 5 гушуу мал 7 өнгийн солонго тэгээд инженерийн техник технологийн бэлэг тэмдэг. Тэгээд уул нар сар од юу гэдгийг нөө тий бүгднгийн хамс үүл тий сайхан гол бүгдийг нь орсон. Тэгээд доотлолт нь улаан баантаг. Тэгээд энэ юу гэдэг вүлээ? Гал тулга. Тэгээд доотлолт нь бадамжийн ухаан цэцэг. Ийм сайхан цэцгээд ингээд сурж байгаа хүн те гавьяат нь хүчиж болтгүй юм уу та нар? Тэ? Төрийн сүлд гавьяат мавьт нь үгүй шангиж болтгүй юм уу? Тэгээ гавьяат өгсөнгүүгээд ингээд гомдлсныхын төлөө яаж байгаа гэсэн чинь цагдаа нар хурж ирж байгаа шүү дээ. Энэ цагдаа нар хурж ирж байгаа шүү дээ. Би яач. Энэ цагдаа нар ирсэн мэ. Гэхдээ ямар ч хэрэгцээгүй хүмүүсийг зөндөө олон хар мянган шан шидэм билээ шүү дээ. Намайг гэхэд одоо зөв зүгээр баг бэж хартлаа ингээл нэг медаль хүч хичээтэл бийдэг шүү дээ. Баг зүгээр байж хаад. Гэхдээ ямар ч хэрэгцээгүй хүмүүсийг шагнад энэ хүмүүстэй тэр зохих шагнал маглын өгөлтөө та нар. Тэгээд оронд нь цагдаа магдаагаар ингээд гомдлсны хөндлөө цагдаа магдаагаар ингээд сүрдүүлээд байж яадаг.
Ийм байж болохгүй шүү дээ. Энийг гомдлоод үйлж байгаа шүү дээ. Сүүлдээ бухимдж байгаа шүү дээ. Аргагүй. Аргагүй өрхөнд бухимдж байгаа шүү дээ энэ хүн чинь. Тэгээ Монголын хөдлөө айгүй гой зураг юм хийж бүтээжсэн бүх хүмүүсийн урмыг нь хугалж байгаа шүү дээ. Тэгээд нэг гадаад байгаа нэг хитэн савсгасан нэг хитэн залуус юугаач мэдэхгүй юм байж ш нөгөө тий хүмүүсийн амьдралыг шүүмжлээл хүмүүсийн амьдралыг доромжлол хүсэндээ ядуу байд юм шиг хүсэндээ зовлонтой амьдрал хүсэндээ өвчин тустай юм шиг доромжлол дээрлэхэл батаваа хангаал баахан подкаст хийгээл өдөр өстө залхуу новшнууд байгаа юм. Өдрийг бүр те юу ярих гэдэг юм. Надад бүр утгагүй санагдаж байгаа. Та нар ярианд. За одоо би энэ би одоо би ахаад би хэд яриа гарна. Одоо энийг харчих та нар. За сангийн жаглаа. За гайлын ерөнхий газрын дарга отхон жилээс энэ залууг би удаа дэмжсэн. Дэмжиж байгаа. Гэхдээ дэмжиж байгаа ч гэсэн би дэмжигээ тусалж чадахгүй л те энэ залууд. Гэтэ энэ залуугийн сэтгэлдээ энэ залуугийн зүв байна гэдгийг би ингээ мэдж байгаа байхгүй. Энэ залуу хууль бус шудраг бус Монголынхаа эсрэг Монгол та нар зүгээр яг ингээд гадаад байж байгаа тийм үү? Айс улс төрчийн нэг эрх мэдэлтний хамаарал бусвал заяа. Биш хүн бол заяа. Яг эдгээр шиг байдалд орно заяа. Зүгээр ингээд татвараараа дарлуулна, мараа мөжүүлнэ, элдийн үнцийн зал гаргаад та нарыг хорлох гэж байна. Урд нь би бас нэг гомдол гаргаж ирсэн чинь миний гомдлын үргэлжлэг компьютероор би нэг шивэд үргэлж гаргахгүй гомдол гаргадаг байгууллага руу. Чи миний гомдлыг буцаад утгыг нь өөрчилсөн юмсан шүү дээ. Тэгээд миний гомдлыг яаж байгаа гэхээр нөгөө миний гомдол гаргасан байгууллагатай нийлчаад миний гомдол өгсөн нөгөө гомдол хүлээж авч байгаа нөгөө том гомдол хүлээж авдаг том байгууллага шүү. Тэр нь өөр байгууллагатай хамтж чад надруу бухах гэж оролдож байгаа шүү дээ. Та нар хөгийн лалрын та нар энэ системтэй бүхэл бүтэн ганцаараа та нар ингээд системтэй нүүр тулаад та нар хэр удаан та нар тулдаж үдсэн бэ гэж би удаа асуумаар ах юм. Энэ лалрын нэг хідэн онгорсон савсгансан би мундаг би үгштэй би гэсэн энэ хідэн бэндрс би удаа асуумаар ах юм. Та нар хэр зэг тэмцэж үзчихсэн бэ? Та нар аюул тэмцэж үзэв. Та нар аюул өөрсдөө тэр системийг бүрдүүлэхийг хүсдэг. Энэ ангийн ард ирээдээ дарамтлахыг хүсдэг, системийг бүрдүүлдэг. Та нар өөрсдөө магадгүй нэг хэсэг нь байгаа заяа. Тийм болохоор та нар түнэ гэж байгаа. Та нар магадгүй үүнийг хүсэж байгаа. Дарангуултыг хүсэж байгаа та нар. Магадгүй Монгол орныг сөнөөхийг хүсэж байгаа. Ард иргэдийг нь тамлж ядуур зовоохыг та нар хүсэж байгаа. Магадгүй тэр хүмүүсийн нэг нь болохоор та нар санаатаагаар магадгүй та нар те хам утаа хүмүүс те ядуу байдаг подкаст үздэггүй та нар подкаст үздэггүй өөрсдөө подкаст үз гэдэг нь ямар учиртай юм гэхэл цааталтаа подкаст та нар үздэггүй болохоор хам утаа гэж доромжлолт юм шиг нөгөө талаа айку сайтай хүмүүс те айку сайхан ингээ те ухаантай амьдэрдэг биш баян амьдэрдэг те гэж яриад байгаа цааталтаа та нар бүтээнчгүй та нар айкун муутай болохоор ядуу зүд амьдарч байгаа хогчно гэж доромжилж байгаа юм шиг саагуур хүмүүс сонсогддог байхгүй. Тэгээд дандаа ус төрчид рүү яг тиймэрхүү ярьж байгаа хүмүүст ус төрчид рүү тий хандсан тий ус төрчид чинь ингээ болохгүй шүү гэсэн тийм бичлэг рүү нэг ч хийдэггүй. Тэдгээр инфлюенсерүүд ерөнхийдөө би ажиглаж яхна. Нэг ч хийхгүй. Бараг хийхгүй тэд нар. Ганц ард түмнийгээ доромжилж байгаа бичлэг л миний харж байгаа хийж байгаа юм шиг надад санагддаг. Одоо энэ дээр хаа хийгээд өөрөө гэж хүсэж байна. Энэ бол ингээд монголчууд бүгдэнд нь хамаатай шүү. За миний би сая 3 сар 27 ингээл зүгээр гадны нэг ус зүгээр даалуулж байгаа шүү дээ та нар. Зүгээр энэ нэмэгтэй та нар постыг л зүгээр үзчихсэн. Зүгээр даалуулж байгаа цаа та нар. Тэгээд дандаа хулгайчд нь ус төрт орцсон. Хулгайч хар тамхичин одоо юу байдгийг одоо 9 ширдсэн бүрдсэн байдаг юм энэ одоо яг яад энэ ч одоо бас нэг ийм комент бас ийм нэг юм явж байгаа. 9 шидэн бүрдсэн хүмүүс ингээд ус төрд ингээд дээрээсээ өглөөд ингээд зайлтарсан. Тэгээ одоо та нар энийг хачих. Энэ бас нэг монгол залуу тэмцэж байгаа. Нэг нууц байгаа. Дээрсний гата яг энэ хантаа үтний ажлыг 5 зэрэгтэй газар байдаг. За энэ зэрэгтэй 5 газар байна. Ганцхан телефонны энэ газарт нусгаж шүү. Газар нусгаж шүү өгөхгүй.
Одоо юу гэдэг энэ хамгийн цаатал асар манаас дээр сууж байгаа хүмүүс шинэ шар ариг өөхө хүчсүүл эндээс ирж аваад энэ сууж явах юм гээ. То юм өгөөд хүсэлтэй өгөөд саргаар бүлэчээ. Нөө зуны сарчин 6 шиштэй наадам дараа намш. За ингээ ажиллаа хийчих гэсэн хүмүүст нь ганцхан хятад нэг юмд нь пяв зарах зөвшөөрж өгөөд хажуудалд нөгөө нэг масгаж зараад тэр мангас гэдэг тийм нэртэй хоолны газар байна л та энэ шорлог морзгоо зардаг баг. Тэгээд эдгээр нь өөрснөө бас хажуудалдаа бас нэг цайны газрын бас нэг өөрснөө пяв зарчмаар зөвшөөрлөг нүддэггүй. Та нар өөрснөө тэр шүмжлээд байгаа новшнууд арт түмнийг тийм үү шүмжлээд арт түмнийг шүмжлэх яах вэ? Гол нь арт түмнийг юу гэж хэлээд байгаа юм бэ? Хүсэндээ ядуу амьдч юм шиг. Та ухаан мутадаа ядуу амьдч юм шиг. Хичээгээгүй бүтээмж муутадаа ядуу амьдч байгаа юм шиг. Яриад доромжлоод байгаа хүмүүс та нар энэ залууд хариул та. Энэ залуу болон тэр сексист жоохон тэр урт устай тэр залууд та нар хариул та. Та нар хариул та. Та нар энэ хоёр залууд гарч ирээ та нар түлхийг над хэлэх гээд байгаа үгээ та нар хэлэх гээд үзтээ. Та нар чадахгүй шүү дээ. Яг түн энэ хүмүүс яг юма хийх гэж дээ. Харин усаас нь болохгүй байгааз. Магадгүй та нар тэ хүмүүсийг ингэж доромжилж болохгүй байгааз. Тэ айку муута ухаан муута болохоор ядуу амьддаг. Айс подкаст үздэггүй хичээдэггүй болохоор ядуу амьддаг гэж та нар хэлж чадхааргүй байгааз. Одоо энэ хүн биш дээ. Яг нэг пяв хүмүүс мэдээж ирчүүд мах хідэн пяв. А тэгтэл пяв ахын тул заавч хятад газар байна. Тэгэхээр яг нь нөгөө хятад газараасаа маха хідэн хятад газараасаа пяв. Тэгэхээр энэ залуугийн ойрлого багасж байгаа. А тэгэхээр яг нь шудраг өрсөлдөөн гэж байхгүй баз. Энэ залуу хичээгээд хичнээн бүтээмжтэй байгаад усаас нь хоригдж ивэл яах вэ? Иймэрхүү асуултнуудад эдгээр хүмүүс хариулж хаа. За энэ зүгээр товчхон асуулт байгаа заяа. Би та нарт нэг иймэрхүү юм хэлчих. Тэгчээд дараад нь та нар тэр олон айкута хүмүүс дэгдэг, айкумута хүмүүс ядуу амьд айкута хүмүүс сайхан амьддаг бүтээнчтэй хүмүүс сайхан амьддаг тийм наадуулаад байгаа та нар ярих хэрэгтэй байхгүй. Тэгээд хүмүүсийг шүмжлээд байж болохгүй л дээ. Тэг би хүмүүсийг шүмжлээд байгаа хүмүүсийг л би шүмжилж байгаа. Буцаач сөргүүлж. Би хүн шүмжлэх дурггүй. Тэгэхдээ би хүмүүсийг шүмжлээд хүмүүсийг доромжлоод байгаа бол би тэсгэл алдаад би энэ яриаг оруулж байгаа. За тэг өнөөдөр 2025 оны 8 сарын 5 болж байна 16 цаг 21 минут болж байна. За энэ хүрээд бичлэг өндөрлөө. За